Солиорол хийгээд ухаарал зохиолын төгсгөлийн 15 дугаар хэсэг. 3 хоногийн турш товт унтаж алжаараа тайсаг хөө сургуульд очив. Сургуулийнхнаа ангийнхнаа багш нар нь гайхаж өргөв. Бас л бөөн асуулт түүнэр үерийн ус мэт түргэнэ. Үүч тэдгэр асуултуудыг хотод байж байгаад ирсэн гэж таглав. Эрдэнэ. Өгшүү чи амьд байсан юм уу? Хайччихад ирсэн мэд асгалжуулагч энэ төр чамааг багтаа авч тэмцээнд оруулах гэж хайгаад олоогүй дээ. Газрын гаваар ороод алга болж байгаад гараад рүү яваа да. Гэхэд би хотод очиж амарч яваад ирсэн. Найзгайг сансан шүү. Тэврээд. Эрдэнэч бас тас гэдэл чанга тавьж байна. Тэр өдөр ангийнхнаараа ахин нийлэн караоке дэж бильярд, теннис тоглож сурагчид босож ирсэн шинэ найзтайхаа өдрийг өнгөрөв. Тэдэнтэй хамт зугаацж байхдаа мөөгийн солонгогийн тухай бус дараагийн туршилтаа хийхээр бодож байлаа. Тэр англи хэлийг сайн судлахыг хэлээрээ ярьж бөөмөд сайн ярьж сурахыг хүсэж байлаа. Гэтэл түнд төлөвлөгөө байхгүй байлаа. Тэгээд тэр хэл яаж сурах тухай жаахан судалгаа хийв. Хэл сурах олон арга байдгийг тэр олж мэдэв. Мөн тэрээр хүмүүс хэл сурах хамгийн хялбар аргыг хайсаар байгаад хэдэн жилийг дэмий өнгөрөөдөг гэдгийг мэдчихэв. Тэрээр хэл сурах хамгийн сайн арга нь бүх хэллэгийг цээжлэх, хэл зүг судлах зэргийг олж мэдчихэв. Тийм тэр англи хэлний зүг гүн зөөрүүлэн судалж, ерөнхий мэдлэгтэй болсны дараа уг хэллэгүүдийг цээжилж эхлэв. Төд удалгүй түүний англи хэл сайжрлаа. Олон жилийн турш хичээгээ сурч чадаагүй хэлийг хэтгэн 7 хоногийн хугацаанд сайжруулж чадсандаа тэр сэтгэл хангалуун байлаа. Тийм тэрээр англиар авгаа бүтээл төрөхөөр хүслээ. Гэхдээ тийм сод бүтээлийг төрөхөд мөөгийн одооны англи хэлний мэдлэг чадвар хангалтгүй. Тиймээс тэр англи Америкийн уулын зохиолын шилдэг бүтээлүүдийг судалж эхлэв. Эсвэл тэр үеийн шалгалтад ойртож байхад ойшоохч үгүй зорилгоо биелүүлэхэд улаарн байв. 2-7 хоногийн хугацаанд тэрээр англи Америкийн аль гайгүй гэсэн шилдэг бүтээлүүдийг судалж дуусгав. Тийм тэрээр өөрийн шинэ зохиолын англиар төрөж эхлэв. Гэрээсээ бас л цугах болов. Аав ээжийн хүүгийнхээ ингэж аяглаад байгаа гэхэд дургуйцэж эхлэв. Хүү өөрийнхөө зүтгэж хаалгаад үзчихэд бүтээлээ төрөвсөр байл. Аав ээж нь хүүгээ яаж чадахгүй. Солонготой учрах цагаач хүртэл мартаж уулзахаар хэрэгтэй олонд нь юмаа хийсээр байгаад тоохгүй гаргаад өгч чадав. Тийм бүх ажилдаа улаарн байтал конкурснууд гартлаа. Конкурсны урд өдөрч мөгийн англиар бүтээлээ төрөвсөр л байв. Маргааш нь залуу хүн конкурс өгчөд буцаж ирээд дахиад бүтээлээ хийсэн. Нөгөө өдөр нь бас конкурс өгчгөөд буцаж ирээд дахиад бүтээлээ бичгэлсэн. Тэгж хичээлэнч тарав зуны амралтаж эхлэв. Мөгийн өөрөөсөө гарахгүй юм бичсээр 18 хоногийн турш тууштай хөдөлмөрлсөн нэгт мөгийн анхны зохиол бэлэн болов. Төд удалгүй тэрээр конкурсныхаа хариуц сонсов. Англи хэлээр 800 түүхээр 800 авч шалгалт өгсөн сурагчдыг тэргүүлсэн байв. Тийм мөгийн хүссэн сургуулийнхаа хуваарийг ч авлаа. Удалгүй аав ээжтэйгээ ярилцаж байгаад тус зохиолоо ном болгон гаргав. Номын нээлтийн арга хэмжээнд дэр нэгэн хүн түүнийг яаж англи хэлийг ингэж сайн сурч чадсан тухай асууад тэрээр монголчууд бид тэнгэрийн оронд эрдэм сурч чадаагүй зарцаа намжилт хүүгийн тухай үлгэрийг сайн мэддэг бол тэрээр тэнгэрийн орноос хүүгдэнд там руу очих юм. Бурхан багшаасаа тусламж ирв. Эргээд хүн болж төрөх арга замыг заагаад гэхэд замдаа дайралцсан юм бүхнийг цээжилж яв гэж зэгдэг. Намжилтгүй багшийнхаа хэлсэн сүүлчийн захиасыг чандлан биелүүлснээр хүн болж замбуу твдээ буцаж ирдэг. Хэлийг сайн сурахыг хүссэн хэн бүхэнд би мөн л адил. Замдаа дайралцсан юм бүхнийг цээжилж яв гэж хэлнэ. Хэл сурахын их цээжлэх. Сонссон, уншсан бүхнээс үг цээжилж явах нь аливаа хэлийг сайн сурахын их сурч мөн гэж нөр баатар. Солонгойч гэсэн тэр арга хэмжээнд хүндэт зочноор өрөөдөн утсан байл. Тэрээр мөгийн тухай сэтгэлээ хэлэхдээ би мөгийг анх хараад бусдын л адил энгийний хүүхэд гэж бодож байсан. Харин түүнтэй үерхэд дотн сод хэлмэгц түүний бусдаас их өөр онцгой сод хүүхэд болохыг мэдсэн. Түүний минь өмнө тэр нүдний минь өмнө гайхамшигыг үлдэж байсан. Бүхэл бүтэн тойл бичиг цээжилсэн, 2 арга бичсэн, шүлгийн төврө хэвлүүлсэн гээд мөгийн тухай өөрийн мэдих бүхнээ эргэцүүлээд нэгтгэхэд тэр бол
суух тухай. Надад түүнийг тодорхойлж хэлэх өөр ямар нэг онцтой үг болохгүй гэж шүүр салтан хэлж байна. Тэрийн тэрээр дүнд өмсөлт биелүүлж баярлав. Би нэг үг хэлмээр байсан. Солонгой надад уран бүтээл төрөх онгод онц хайрлаж байсан. Сахиусан тэнгэр болох бурхны хэлж. Тэр л надад байсан учраас би энэ бүх зүйлийг хийж амжуулсан. Мөн аав ээжид талархлаа илэрхийлмээр байна. Бас дүүнэртэй талархмаар. Мөн намайг дэмжиж зүгээр ойлгодог байсан бүх хүмүүстээ талархал илэрхийлмээр байна. Баярлалаа. Солонгойгийн тухай багтангаа хүмүүст талархав. Энэ үйл явдлаас хойш яг жилийн дараа мөгийн Солонгодоо сүйд тавьж бодлого хөрмөө хийсэн гэдэг. Дэлхийн мөн бүрцгийн нэгэн хэсэг Монгол хэмээх улсын алс баруун хязгаар нутгийн тулгуур төв ховд хотын нэгэн хүүгийн өсвөрнөөс ингэж өнгөрсөн. Эцэст нь хэлэхэд суу тухаантнууд биднээс нэгэн алхмын цаана байдаг. Ангахцгүй үүнийг ойлгохын тулд мянган тэн хагасна 990 гэдэг нэг тийм дээд тоог ойлгох учиртай.